уулзахгүй удвал ийсээ сандаг уул шиг сайхан нөхөд гэж байдаг нарган хүнжэнтэй хаяа уулзах нар тийм амьдрал уужимхан болдог нарган хүнжэнтэй хаяа уулзах нар тийм амьдрал уужимхан болдог. Элбэсэхэн гурван бадаг дуу бүтээхэд хүртэл үнтэй муудалцах, нэгэндээ гомдож тунах гурван хүн бадаг дуу шүү дээ. Тэрийг бүтээхэд зөндөө юм болно шүү дээ. Ард нь нэг хоор хийлэг мөрөөд нэг хүн нөгөөх нь цагаас отдог студийн уурлна. За тэгээ нөгөө аранжруу хэднэр нь одоо бас ингээд хийгдсэн чинь нэг юм дутуу байна гэдэг ингээд одоо янз бүрийн гурван бадаг дууны ард ямар олон хүний одоо эдис одоо хүчтэй зарцуулагдаж үгүй болж явдггүй гэдэг бол үгээр л хийцэх шүү дээ. Тэгэхээр манай ард хүн бол дууг сонсох сайхан идэж, дуу бол маш их зүтгэж төрдөг, дуншид төрдөг. Тэгээ дууны ард бол зовлон одоо маш зүтгэл маш их байдаг юм шүү гэдгийг одоо бас хэлмээр байна. Сайн байцгаана уу? Миний нэрийг Бүүжиндор Жимпэмхүү гэдэг. За би бол Завхан аймгийн Баянт суманд одоо төрсөн. Бүүжиндор Жимпэмхүү айлын хамгийн эсвэн хүүхдтэй айлын отгоо хүүхд нь болон төрсөн одоо ийм хүн байгаа юм. Тэгээ бага болчор наснаасаа одоо секретний гэр бүлд одоо төрж өсөж мөн ялгаагүй одоо ардын сайхан хүүхдүүд шиг адуу мал өдөө гадаатайгаан төвөн болсон ийм ирвэн. За ингээд ер нь бол бодоход би хар багаасаа манай нутаг Завхан аймгийн одоо хөгжим бүжгийн дунд сургууль үндэсний хөгжмийн одоо тийм сайхан коллеж одоо сургууль байдаг. Одоо бол соёл урлагийн сургуулийн харьяа мундаг олон сайхан боловсон хүчнийг бэлтгэж гаргасан түүхэн сайхан сургуулийн одоо 3 дахь төгсөгч. Би хөгжим анги сурж байсан. Тэгээ хар багаасаа одоо урлагийн гигэн сайхан зам бүрээр замнсан. Өөрийгөө бол одоо бас нэг хүн ганц хүн болж төрөхтэй одоо азтай хувь зохиол сайхан мэрэгжил их сайхан зам бүр дээр төржээ гэж боддог байхгүй яхна. Тэгээ өнөөдөр бол энэ эрэг сайхан үзэл санааг ард түмэн нийгэмдээ түгээж байдаг. Энэ мандимэн цэгмэний одоо хамт олон догоон уулзаж энэ сайхан камерын өмнө сууж сэтгэл зүрхээ нээж суугаад баяртай байна. Тэгээ та нартайгаа бас уулзсан учирч бас хэдхэн хоромж гэсэн уран бүтээлийнхаа тухай ярина гэдэг бол уран бүтээлчүнд сайхан байдаг. Намайг манай сумын манай завханыхын дамбуу гэдэг шүү дээ. Нэр нь дамбуу одоо мэдхгүй намайг миний дэдлэгч бэн барагчаа гээд эгч маань намайг гарахад тийм дамбуу гэдэг хүүхэлтэй тавьж л тээ. Тэгээд намайг гарангуут нөгөө хүүхэлтэй шиг болоод тэгэхээр дамбуу гэдээ дуудсан. Тэгэл одоо дамбуу гэдэг нэрээр ингээл ард түмэнд ингээд миний нутгийн дамбуу үрж гинэ дамбуу дуусан гэлээ энэ төр гэл гоё ярьдаг. Энэ миний авч өөрөө цагтаа сэргийлэхийн одоо тийм хүн байсан. Одоо эсгийн төлөөлөгч хүн. За цагдаагийн ахмадцолтой үндэсний бүхний сумын занцолтой бас сайхан дуулна одоо эр хүний нэг сайхан одоо үг байдаг шүү дээ. За нэг тэр бол нэг тэрхүү бол нэг сайхан ир байсан нэг найран гурван дутаа наадмын гурван даваатай ир хүн байсан гэдээ ярьдаг. Миний аав тийм сайхан хүн байсан. Тэгээд миний аав бол өөрөө дэлхийн залуучууд оюутны ангадгаар их наадам гэж мундаг том фестивал наадмын одоо мөнгөн медаль тийм сайхан дуучин хүн байсан. Улсын дэргэний уран сайханч. Улсын дэргэний уран сайханч гэж одоо тэр цолоо намайг хүүхдтэй байх таам маань их баярлаж тэрийг хүндэтгэж одоо тийм сайхан үн цэнтэй зол надад одоо өглөө гэж баярлж ярьж ирсэн. Тэгээ юу нөхөө манай энэ утамд бол сайхан дуулдаг хүмүүс бол одоо байдаг. Юу нөхөө манайх чи ихээс 9 үлээ. Тэгээ би чинь 3 ахтай 5 ихчтэй. Миний хамгийн том ихчийн баг хүн одоо манай Монгол Улсын Дөрвөн Эрдмийн театрын гоцол дуучин Бум хүү гэж одоо сайхан дуурийн дуучин залуу байдаг. Миний төрсөн ах бол
хөгжим мужийн дунд сургуулийн одоо багшийг одоо бас олон жил хийсэн Цавхай аймгийн хөгжим мужийн дунд сургуулийн багшийг олон жил хийсэн хөгжмийн зохиолч хөгжмийн багш Бямбд орж гэж удаа луу байдаг. Олон сайхан дуу зохиосон бас. За ийм бол одоо ийм бас би бол өөрийгөө бас нэг урлагийн гэр бүлд одоо төрсөн гэж бас хэлжмээр санагддаг л. Орон бүтээлч хүн гэдэг бол нийгэмдэр хүн юугаар дутаж байна, хүн юун дээр алдаж байна. Дуу гэдэг ч юм бол хүн төрөх хамгийн том үзэл сурталын том хүмүүжлийн ихсэхэрлийн юм одоо үндэс шүү дээ. Тэгээд одоо соёл урлагийн сургуульд сурж байхад манай Эрдэмтэн профессор багш нар бол дуучин хүн бол агуу хүн төр том тангарахтай байдаг. Дуучин хүн бол одоо бас ядарсан зовсон хүний өмнө шаардлагаар бол одоо дуулж хуурж явах хэрэгтэй. Хэрвээ их орончон дуудаад чи дуулах юм бол чи нэг мод хадны өмнө байгаль хангадаа хүртэлж айдгаа өргөж явах хэрэгтэй шүү дээ гэж одоо сургаж идэг. Тэр бол манай говийн дагшин утагт одоо манай урлагийн их том мастер хүн бол анзаа харж байгаа хүртэл хэлсэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд анх одоо энэ жил бас могоо жил гарах гэж байна. Элдэв эрдэмт могоо жил гэж одоо манайхан бэлгэшээгээд алтан могоо жил гэж ярьж байна. Тэгээд ах нь өөрөө 77 оны могоо жилдээ одоо ахын жил орж байна. Тэгээ энэ яг энэ олон сайхан дууны найр хүчтэй, олон сайхан хөгжмийн зохиолч найз нөхөдтэйгөө одоо ярьж байгаад би Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Хатгин намсараа Лутгай иргээд олон сайхан дууны шүлэг ütсэн мундаг сэтгүүлч ах юм маань нэг гой шүлэг байдаг. Тэр ахтаа хэлж одоо би могоон чуулган гэж ийм сайхан авшигтай шүлгийг одоо захиалж бид ярьж байгаа тийм дуу бүтээсэн байдаг. Нэг жилийн өмнө. Тэгээ энэ бол яг Монгол хүн бол бэлгшээгтэй могоог ер нь хүн бол ингээд нэг амьд явахтаа бол нэг тийм могоон чуулганд таарсныг бол одоо гайхамшиг гэж үздэг. Одоо хамгийн дээд одоо гайхамшигтай юм боллоо гэж бэлгшээдэг. Тэгээ дууны шүлгийг манай Лутгай хүчтэй дандаа тэр гоё эзэдийн сан одоо тэр амьдын даваачин эд байлгийг өрн дууцсан талаас тэр бурхны хэллэгээр тэр их гоё бичсэн байдаг. Тэгээ энэ дуу маань одоо энэ жилээс могоо жилдээ сайхан төгөн дэлгэрч миний сайхан мэрэгэн ард түмэн бас ойлгож их сайхан сэхэрч залбирч сонсох байхаа гэж бодоод тийм дуу хийсэн байдаг. За тэгээ ерөнхийдөө яг ах нь хавраас байна уу? Ирэх намраас ч байж магадгүй нэг өөрийнхөө бас нэг шинэ уран бүтээлийн тоглолтыг одоо бас ард түмэндээ тайлгна гэж тавья гэж бодож байгаа юм. За тэгээд энэ тоглолтондоо зориулж одоо би бас тоглолтоо нэрлүүл ямар уу гэж бодоод төрийн сойрхолт соёлын гавь зүтгэлтэн яруу нарагч цогдоржин бовод орж захтаа би мөнхөж жаргаараа гэж сайхан шүлэг захиалж ах маань мөнхөж жаргаараа гэж гоё шүлэг бичиж өгч энэ шүлэг нь манай орчин цагийн одоо мундаг нэр төгжмийн зохиолч Шатрын Үлзий баяр одоо үеийнгийн сайхан найз маань Айдангийн тааруулж анир студ дээр хийгдсэн мөнхөж жаргаараа гэж сайхан дуу маань одоо гадуур бас хүмүүс сонсогдоод багш байна. Тэгээ энэ сайхан дуугаараа нэрлэж тоглолтоо яаж бодож байгаа. Хөрөсtöд дэлхий хүсээгүй л байлгүй гүн сайхан хөлбөрөөлэрэгэж хөхтөнгөр захаагүй л байлгүй үрминэгээ дэндүү харадасаа Алтдаг хоёр дэлбэмэн мөнхөд жаргаараа За анхны уран бүтээл одоо яриул одоо яг зарим мэд зарим санаа одоо миний утгын энэ төр бол санахал байх. Би нэгэн дурсамж гэж хөөрхөн дуулж байсан. Тэр нэгэн дурсамж дуу. За тэгээд тэрнээс хойш галманд багшийн аялал, даваас өрөнгийн шүлэг, насан туршийн андууд энэгээр яриул дуунууд байд юм аа. Тэгээд ер нь яг энэ дуунуудынхаа одоо аранжировкыг одоо бас нэг өөрчилж
би өөрөө бас шинжилж дуулна гэж бодож байгаа. Ингээд уран бүтээлчэнд бол олон бодох юм байна. Тэгээд ер нь бол яг энэ би бол урлагийн энэ зам мөрөөс гэрэлт байх наснаасаа одоо орсон юм чинь энэ замаасаа би урваагүй, би гачаагүй, би өөрийгөө урлагийн хүн гэж боддог, дуучин хүн гэж боддог. Тэгээ энэ дуудуулж явна гэдэг бол одоо бас их том буйны ажил байх. А энэ бол зүгээр одоо би буйны ажил хийж яана гэд одоо үнэн сэтгэлээсээ дуулахгүй, үнэн сэтгэлээсээ дурлахгүй яваад байвал энэ бол бас урлагийн хүн биш, энэ бол дуучин хүн биш л байхгүй. Тэгээ би бодож үзсэн одоо би өдөө болтол ингээд юугаар амьдэрсэн юм бэ? Яаж ингэж хорвоог туулж ирсэн бэ гэдгийг би энэ урлагийн зам мөр энэ дууныхаа сайхан хувь зүйн зам мөрөөр би амьдэрч ирсэн юм билээ. Тэгэхээр би бол өөрийгөө урлагийн гэж бодож явдаг. За тэгээд миний одоо бас ард түмэн сонсогчд маань намайг сонсдог одоо бас эсэг үлэг сайхан найз нөхөд ах дүү нутаг зуныхаа маань байдаг. Тэгээд миний одоо тэр нарны дор үнэтэй аваараа ижимэн таварт наслаараа хотгдын ингэр өнгөж жаргаараа манай хотог хувилгаатын нутаг Баянц нутгийнхаа одоо АЖГ-ийн тухай би хувилгаан нутаг энтергээд олон цагаан авчигтай бүтээлүүд хийсэн байт юм аа. Энэ амьдралч ерөөс юм штэ. Одоо энэ улс төр төрөл ингээд сөрөг хүчин гэж байгаа үед тийм ээ. 2-5 ном ингээд энэ чинь аль нэг байхгүй болохгүй штэ тийм үү. А тэгэхээр энэ уран бүтээл ялгаагүй мэрэгжил тааны салбар төртөл. Мэдээж энэ чинь одоо та нарыг сонсдог юм бол та нарын эсрэг юм байж ш та нар хөдлөн штэ тийм ээ. Надад бол шантрахгүй гэсэн дуулж чадахгүй байж ч гэдэг юм уу. Манай монголчууд юм шүүмжлэх дуртай одоо юм цэцэд мэрэгд ихтэй юм одоо орон дэлхийн шүү дээ тийм ээ. Тэгэл одоо намайг унтраах байх одоо монгол хэрэг юм одоо ч гэсэн хүмүүс байж л байгаа шүү дээ. Зарим нь намайг сонсохгүй юм. Тэгэл нэг энэ урс юм дуулж л байдаг. Зарим нь үгүй энийг сонсомоор бод энэ бас их сонин хүмүүстэй дуулдаг залуу шүү гэ. Зарим нь сонсож байгаа жишээ нэ тийм ээ. Тэгэхээр хүн гэдэг бол өөрөө энэндээ дурлаж ер нь нэг энэ Монголын асар философитой хүч оруулмаар үг байдаг шүү дээ. Замын нөх тоцчл байна тийм ээ. Жингийн суу явдгаар явж л байна л гэдэг чинь тэр том зөвлөө тавьчихсан бол тэрийг харах одоо бодох тэднүүд эргэж харах хэрэггүй шүү дээ. Шулуун хөст. За тэгэхээр яг зүгээр энэ дуучид болгон дууны шүлгийг энэ утга санааг бол зөндөө хардаг байх. Ер нь за би хувьдаа бол одоо зүгээр бэмхүү миний хувьд бол би бол дууны шүлгийг бол маш их одоо хууж ойлгож өөрөө уншдаг. Ер нь тэгж яадаг би өөрөө шалахгүй мөртлөө. Тэгээ би одоо бавуудажтайгаа ч юм уу, хоёртайгаа ч юм уу, одоо солийн гой сэтгэлэн данзан гуатайгаа ч юм уу гэд очиод ярихад дандаа би шүлгийн тухай би нэг иймэрхүү шүлэг ингэсгийж бичүүлвэл энэ талаас нь хэлвэл болох уу гэж би бас нэг ярилцаж зарим тухай бичүүлдэг байхгүй юу? Тий. Одоо заавал одоо юм дандаа сайхнаар хэлэгдэх албагүй шүү дээ. Хорвоогийн гашуун үнэн хүний амьдралын зовлонгийн тухай бас байна шүү дээ. Тэр хүртэл бас дуулмар санагддаг байхгүй юу? Тэгээ би бол энэ эрхэм сонсогч түмэндээ бол ихтэй дууны утга санааг сайн одоо бас ойлгож сонсдог хүн олон байгаасаа гэж боддог. Юм тэгээ дуу гэдэг юм бол одоо үгээр хэлхийн эцэсгүй хүний ухаар үзэхэрүүлдэг гэдэг түрүү хэлсэн. Тэгээ дууны утга санаа дууныхаа шүлгийг манай дууч төрөл одоо бас их цензурдэж одоо бас ойлгож ингэж хийлэгдэх болж байгаа. Тэгээ би бол хамгийн түрүүнд дууныхаа шүлгийг л одоо маш их ерөөсөө яагаад ч юм л гардаг ерөөсөө. Над шүлгийг хамгийн чухал гэж боддог. Тийм би бол ингээл харж байгаа л миний хувьд бол ингээл зүгээр одоо шүлэг бичдэг хүн олон хүн байна л да тийм ээ. Тэгэл тэр хэрвээ надад нэг жоохон л одоо нэг таалагдахгүй юм байх юм бол би заавал хүчилдэггүй. Яг л нэг одоо нэг байж байгаа нэг дуу гэхээр би нэг үнэхээр өөртөө таалагдсан л юм гэдэг. Тэр бас буруу чанар байж магадгүй. Нөгөө хүмүүс таалагдахгүй болно шүү дээ. А би бол яг миний нэг алдаа бол яг өөртөө таалагдсан зүйлгээр хийх гэдэг юм алдаатай. За тэгээд миний хувьд бол уран бүтээлчүний одоо энэ ажил үйлс уран бүтээл гэсэн зүрх сэтгэл бол одоо зогсохгүй. Их орончийн зүрх хизээ зогсохгүй гэдэг нэг сонгодог үг байдаг шүү дээ. Уран бүтээлч хүн бол унтж байхдаа сэрэгтэйч дандаа нэгийг удаж явдаг. Тийм дуу ивэл мөн гоёо. Яг тэрний тухай үгэл мөн гоёо гэж бодож сэтж явдаг. Тэгээ би ирэх нэг сайхан уран бүтээл ирэх намар тоглох байх гэж бодож байна. Тоглолтондоо би мөнгөж жаргаараа мөнгөн торцох цэцгэнд намрыг бүү дуулгаараа могоон чуулган айтис минь яарсан сэтгэл гэдэг юм сайхан дуунуудаа тоглолтоос өмнө та бүхэндээ би сонсгох болно.
Тэгээд бэмхүүн тоглолтоо хийх гээд уран бүтээлээ төрөвсээр яваа шүү гэж одоо хэлмээр байна. Би дуучин болов малчин болох гэсэн. Тэ малчин болно. Тэгээ би бас миний бас нэг за энэ бол их сони асуулт байхгүй юу? Би бол одоо миний мэрэгжил эзэмшигч одоо юу байх вэ зүгээр би бодож явахдаа би малын юмч болох юмсан гэж бол маш их мөрөддөг байсан. Ер нь. Яг малын үржил сэлэг янз бүрийн нүүдэлчин соёл те энд би их дуртай. Тэгээд ах нь одоо хоёрдож миний нэг хоёр дахь дуртай одоо хүчин зүйл намайг амьдруулж байгаа нэг юм бол энэ адуу мортны соёл. Ах нь морин дэх дуртай бас цөө үедээ адуутай найз нөхдөр бас ганц хоёр адуу мал уйлна. Ингээд ярил их юм байдаг. Тэгээд энэ Монголын их төгтөнгөр дор те сайхан нүүдэлчин соёл маань 100-аар үргэлжилж ард түмэн эвдээ найртай сайхан амьдарч явах сайхан билэгдэл бол сайхан байна. Тэгээд сайхан үр хойчтой бол би хүлгийн сайныг үнж хүний сайнтай учирж яваараа гэсэн сайхан хэлийг бас хэлэх дуртай. Та нүүдэлчин соёл одоо сая жилээр үргэлжлэх болтугай гэж одоо би ерөнөө. За тэгээд миний хувьд бол сар шинэ гэдэг бол миний хувьд биш Монгол түмний хувьд бол хамгийн мартагдчихгүй хамгийн том соёл. Энэ бол хүүхэд ахуй мэдээ орсон цагаас эхлээд одоо өтөл буурлалт урсгах юм яриа. Тэр цагаан сард бүхэн мартдаггүй. Би одоо өнөөдөр 47 нас хүрчээд ингээд сууж байна. Би жил болгоныхаа цагаан сарыг би сандах мэдээ орсноос хойш. Тэр одоо хүүхэд байхад бол миний ээж одоо сайхан үйл урын хийдэг сайхан дээл ойдог олон хүүхэдтэй тухайн үеийн цагны хүмүүс гэдэг сайхан тийм орон хүмүүс байсан юм ойд хүүхдүүдийн авцыг ойж өгнө. Өөргийн ээж юм те. Тэгээд ээж одоо цагаан сард өгсөн миний дээл ерөөсөө лагчны дээлний хойдолд ороод нэг л одоо ойдл нь удаашраад болдгоо миний дээл гардгоо цагаан сар одоо төхөөд идэг. Битүүний өдөр болсон. Тэгээд ээж маань нэг тийм жижиг манай нутг бол одоо бүр 40-50 градус үрдэг тэс нутг гэдэг бол асар хүүтэн манай хойц нутг. Цагаан сар бол хүүтэн байна. Тэгээд одоо нэг өөрхөн тийм урганы арьсан дээл надад оёод битүүний өглөө одоо би уйлал одоо миний дээл байхгүй одоо би дээлгүй яах вэ гэсэн. Ээж нь одоо өнөөдөр л ойно гэсэн. Тэгээ би тийш нойр хүнжсэн. Өглөө цагаан сар ихэд ээж энийг дуусгахгүй байна гэд. Тэгээ манай ээж яг лааны гэрэл сууж байгаа л оёол цагаан сарын өглөө би пүүшин дээлтэй. Энийг би мартдаггүй. Тэгээ нэг үйл явдал бол одоо бас Баянт сумынхаа одоо манай сум нэгдлийн даргасан гитсэн бэлчээ гэж даргах манай хоёрын юм ойрхон тоохгүй юу? Өөрхөн сумын байшин амьдэрдэг. Тэгэхээр одоо би цагаан сарын өглөө нарч тусаагүй байхад одоо бэлгээ авах гад нэгдлийн даргийнхаа үүдийг одоо би нүдэд орж илээ шүү дээ. Энэ тамбаа одоо яагаад манайхыг босоогүй байхад ороод ирвэ гэсэн. Дээлээ хүмүүс эзээр юм хөө хамгийн дөрөв хүүхдүүдээс төлөөд ороод ирсэн. Одоо ийм одоо сайхан зүйлүүд бол ярил зөндөө байна. Сайхан. Цагаан сар гэдэг бол бид сайхан нас нэмж байгаа, ухаажж байгаа, ухаан нэмж байгаа, буйнаа арвжуулж байгаа ийм сайхан онцгой фотографийн шүлээ ирдэг байх гэж боддог. Тэгээ миний Монгол түмэн сар шинэ сайхан ухтаараа бидний амьдрал бол боловлтгүй зүйл хүн бүхэн л зовлонтой хүн бүсэн өөрийн гэсэн проблем одоо зовлон жаргалууд дөөл байдаг. Одоо алийг хэлэх үү? Бүгдээр одоо бүх сайхан муухай зүйлийг артаа орхиод энэ сайхан эрдэнэт могоо жилдээ алтан могоо жилдээ эрүүлэн сайхан шинэлэх оюун санаа сэтгэл оюунаа сайхан тайван байлгах сайхан зүйлийг бодож мөрөөдж сайхан дуу аялж битүүнийхээ үед юу ч хийхгүйгээр сайхан хоолныхаа үнэрийг ураан гаргаж сэтгэлээр хүн болгож сайхан дуу сонсож майн таринаа сонсож могоо жилээ сайхан ухтаараа гэж одоо би үнэн сэтгэлээсээ хүсэж өрөөж байна.